сурталчилсан амжилт эцэгхийн боловсролын хамгааллын зөвлөлөөс байна. За сурталчилсан гол үндэслэл нь бидний суралцсан амжилт үед түүний ялгаа одоо ямар зүйлээр их анхаарал татж байна гэдэг дээр голлож үндэслэлээ авсан. За энэ болохоор ер нь бол ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн одоо эсвэлтийн ерөнхий шалгалт бол одоо гол үндэслэл бас болж өгдөг нэгдсэн маягаар шалгалт авагддаг учраас за дараагийнх нь болохоор суралцагчдын мэргэжил сонголт хийхэд эцгийн оролцоо болон шийдвэр бас их нөлөөтэй байгаад байдаг. За яг мэргэжил сонголт буюу төгсөж байгаа үед нөлөө үзүүлээд байгаа юм шиг мөнгөөс ингээд сонголт хийхэд нөлөөлөгчдийн энэ утгаараа эсвэлтийн ерөнхий шалгалтын үр дүн за эцгийн нөлөөллийг боловсролын одоо төвшин хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг авчирцгийг болгосон. За энэ тухайн сонгож захын бүсийн болон төвийн бүсийн сургуулиудыг авах гэж оролцсон. За энийг ямар үндэслэлээр сонгож байгаа юм бэ гэхээр бас л нөгөө ийшин хэмжээний дүнгийн үзүүлэлтийг за энэ 22 оны өглөө буюу 21 оны үзүүлэлтүүдийг авч үзсэн. За тэгэхээр ийшиг эсвэлтийн ерөнхий шалгалтын оноо гэдэг маань одоо яг төгсөөд мэргэжил сонгож байгаа хүүхдүүдийн хувьд төгсөгчдийн хувьд одоо гол шалгуур болоод идэг. За тэгээд энд дээрэс нь эсвэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ бас ямар байдлаар өөр хэд ялгаатай байдлаар ажиглагдаад байна вэ гэхээр за тухайн улсын болон за нийслэлийн тухайн орон нутгийн гэдэг бүсээс хамаарсан ийм ялгаа өндөр харагддаг. Энэ судалгаанд харагдсан байдаг. За төрийн болон хувийн хүчин сургуулийн ялгаа. За дээрэс нь үүнд гол болгож өглөө юунд тулгуурлаж авсан юм гэхээр захын бүсийн 2 сургууль, төвийн бүсийн 2 сургууль, нийслэлийн 2 сургуулийг одоо болцоод мэдээллийн өвдөлт болгож бүхэн боловсруулсан байна. За ерөнхийдөө сурлагын амжилт, за суралцсан амжилт гэж ерөнхий одоо арай жоохон өргөн бүрээтэй авч үзээд байгаа боловч яг сурагчдын хувьд одоо сурлагын амжилт гэх нэрлээд яваад байгаа энэ зүйл маань одоо багш эцэг их суралцагч гэсэн одоо энэ гурван хамтын ажиллагаа одоо анхаарч ажиллах одоо гол зүйлүүдийг авч үзсэн байдаг. За үүнийг ерөнхий боловсролын суралцагчдын сурлагын амжилт нөлөөлж байгаа хүчин зүйлийн одоо судалгааг 240 өдөртөх ажилтны амралтын судалгааны үр дүнгээс авсан байгаа. За тэгэхээр сурлагын амжилт нь өөрөө маш олон хүчин зүйлээс нөлөөлдөг. Энийг одоо бүлэг болгож авч үзэхээс гадна бидний энд яагаад эцэгхийн боловсролын түвшинд сурлагын амжилттай харьцуулж хамаарал байна уу юу гэж судлах гээд байгаа юм гэхээр за энд за маш олон юм за сурлагын амжилт нөлөөлж байгаа сэтгэл зүйн за суралцагчдын өсвөр үеийнхний за энэ дотроо эцэгхийн оролцоо нөлөөгөө маш олон хүчин зүйлүүдийг авч үздэг боловч за энд ерөнхийдөө гэр бүлийн одоо боловсролоос хамаарсан судалгаанд хүүхдийг амжилттай суралцахад гол суурь нь буюу 86% одоо гэр бүлийн боловсролоос хамаардаг болохыг 2011 оны хүүхдийн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн бэлтгэлээр нэг онцгойлон тэмдэглэсэн байдаг жишээ гол болгож авсан. Тэгээд 14% нь яг нь зөвхөн одоо бусад олон нийт буюу сургуулиас хамаардаг юм гэдэг энийг үндэслэл болгож авсан. За тэгэхээр зөвхөн манайд Монголд байгаа юм жижигхэн за энэ дандаа магистрийн судалгааны хвчлэн ажлуудаас 1-2 жишээ болгож авсан байна. Энэ ерөнхий эвдмийн шалгалтын математикийн оноогоор тиймээс суралцагчдын судалгааны амжилтыг таамаглаж судалгаа хийсэн байт юм байна. За эцэг хүүхдийн харилцаа ба сурлагын амжилтыг харьцуулсан судалгаа за өсвөр насны хүүхдүүдийн жишээнээр хийгдсэн судалгаа байт юм байна. За шалгуулагч нэг бүрээс одоо эцэг эхээс анги өдөрцөн болон хичээл заадаг багшаас сургуулийн захидлаас асуулга аваад сурлагын амжилтад сургууль багш гэр бүл
тийм болон сэтгэл зүйн орчин суралцагчийн өөрийн сонирхол хэрэгцээг хэрхэн нөлөөлж байгааг судлаад за энд одоо энэ судалгааны ажлын хүрээнд эцэг эхчүүдийн оролцоо сурагчдын сургуулийн амжилтыг сайжруулах боломжийг судалж үзсэн. За энэ сургуулийн амжилт одоо өндөр хамааралтай эцэг эхийн хүүхдийн харилцаа болон сургуулийн амжилт хоорондоо өндөр хамааралтай гэж гаргасан байдаг. За тэгэхээр энэ орчин нөхцөл за эцэг эхийн оролцоо гэдэг талаас судалсан судалгааны ажлууд байдаг боловч яг эцэг эхийн боловсролын түвшнээс хамаарсан юм судалгаа бас хараахан хийдэг байдаг. Харсан за эндээс за ерөнхийдөө эсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн ялгаа ихэр ялгаатай байгаа. За энэ тайлбарч харуулна. За суралцагчдын суралцсан амжилт эцэг эхийн боловсролын түвшинтэй харьцуулсан дүн шинжилгээг математик боловсролоор хийхийг оролцсон байгаа. За суралцагчдын суралцсан амжилт эцгийн боловсролын нөлөө одоо ямар байгааг тодорхойлох зарсан байнамаа. За энэ саяны юугаар тайлбарласан ерөнхийдөө дөрвөн сургуулийг бол болгож авсан захын нийслэлийн захын бүсийн 2 сургууль, үеийн бүсийн 2 сургуулийг авсан байгаа. За тэгэхээр тэр сургуулийг авахдаа ерөн эсэлтийн ерөнхий шалгалтыг зөвхөн нийслэлийн дүүргээр ингэж харьцуулж авсан судалгаа. За энэ боловсролын хүлээний түвшний сайтаас авсан мэдээлэл байгаа. Сүүлчийн орох шүү. За дунджаар хамгийн өндөр Сүхбаатар дүүргийн сүүлийн 3 жилийн энэ жилүүдийг ингээд гарсан байгаа. За Баян-Зүрх дүүрэг буюу хамгийн дундаж үзүүлэх нэлээд доогуур орсон Баян-Зүрх дүүргийн захын 2 сургууль, за Сүхбаатар дүүргийн төвийн хэд ялгаатай бүлгийг судалгаанд сонгож авч харьцуулсан байгаа. Хамаарал одоо хэрэг хүчтэй байгааг харагдав. За жишээ олгоод харахад 2022 оны эсэлтийн ерөнхий шалгалтын одоо хамгийн олон сурагч оролцсон 7 хичээл одоо хамгийн олон хүүхдэд өгдөг 7 хичээлийн үзүүлэлтийн дундаж онооны жагсаалтаар ингээд сургуулийг гаргахад одоо эхний 15 сургууль дотор төрийн өмчийн сургууль одоо нэг сургууль байна гэдэг ч юм уу. Хэд ялгаатай байдлаар ийм юмнаас харагдаад байгаа. Тэгээд жишээлбэл энд сая бол хамгийн олон сурагчид өгсөн 7 хичээл ихээр яасан бол жишээ төрийн бус өмчийн сургууль 2021 оны хооронд харахад за эхний 40 одоо бүх дундаж эсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноод ингээд авахад эхний одоо 47-д за энэ 7 улсын сургууль гэж орж ирсэн байгаа. За бусдын дандаа яг нь өмнө өмч сургуулийн өөрчлөлтийн хэмжээний дараа нэгж гарсан байдаг. За энэ за тэгэхээр судалгааныхаа үр дүн тухайн 2 захын бүсийн болон төрийн бүсийн сургуулиудыг сонгож аваад түүнийхээ хүүхдүүдийн сургуулийн амжилтыг тухайн багшийн сурагчдын үнэлгээний дүн болон эцэг эхийн боловсролын түвшин ингээд судлаад асуулгаараа судлаад өөр хооронд нь харьцуулсан юм. Судалгаа хийсэн байгаа. За энэ болохоор 8 дугаар ангийн үртэд дандаа дөрвөн сургууль төрүүлбэрийн хэмжээгээр ижилхэн хичээлийн тоо болон улирал адилхан 2 улирлын хичээлийн дүнг авсан байгаа. Сүүлийн 2 улирлын. За энэ тэгээд тэр авсан хүүхдүүдийнхээ эцэг эхийн боловсролын түвшин ингэж асуулгаар мэдээж харьцуулсан байгаа. За энэ эцэг эхийн боловсролын түвшин ба дан хамаарах хүчин зүйлүүд ерөнхийдөө боловсролын түвшин асуугаад үргэлжлүүлээд энэ амьдрах орчин өрхийн орлого за суралцагчдын эцэг эхийн боловсролтой харьцуулсан байдлыг энэ дан ийм 2 хүчин зүйлээс бас хамааралтай байна уу гэдгийг бас давхар гаргаж ирсэн байгаа. За энэ судалгааны үр дүнгийн наривчлал хамаарал ялгааг тодорхойлоход 95% их хязгааруудад загаад өвлийн туйлын ба харьцангуй үзэлт өрнөн магадлал хүчин зүйлийн ялгаад коррелац болон
ихийг хавдратын шалгуураар ялгаж гаргасан байгаа. За энэ тухайн хүүхдийн аавынхан болон эцэг аавынхан болон ээжийнхэн боловсрол диплом тусна гэж ялгаж харуулсан. За эндээс төрийн хэмжээ болон хувийн хэмжээ сургуулийн хүүхдүүд ялгаж дараагийн өндөр ингэж харагдаж байгаа. За ингэж харахаар төрийн хэмжээний сургуулийн хувьд бол тухайн хүүхдийн сургуулийн амжилт аавын боловсролын түвшингийн хоорондын хамаарал хүчтэй буюу 0.52-ийн хоригоор хамаарал гарч байгаа. За ээжийн боловсрол нь аавынхтай харьцуулахад бүр илүү өндөр гарсан. За дараагийнх нь болохоор за энд хувийн гэдэг дээр яагаад хувийнхыг нөгөө бүс ярьжсэн хувийн гэхээр төвийн бүсийн хоёр сургуулийн нэгэн дээр нь бас ялгаа гарах нь үгүй нэг нь улсын сургууль нэг нь төвийн бүсийн хувийн сургуулийг авсан байгаа. Тэгэхээр энэ дээр зөвхөн хувийн сургуулийг аваад үзэхэд эцэгхийн оролцоо болон хүүхдийн сургуулийн амжилт бол хамгийн өндөр, оролцоон дээр хамгийн өндөр. За дараа нь амьдрах орчин бас 0.65-та. За аавын боловсрол, ээжийн боловсрол хоёр бол хувийн хэмжээний сургуулийг бол ойролцоо юм. За аль аль нь дөрөв зүйлс дээр бол хүчтэй хамааралтай төрөлн дээр гарсан байгаа. За энэ болохоор ажил эрхлэлтийн байдал болон боловсролоос хамаарсан хамаарлыг гаргаж ирсэн. За хичээлээс гадуур оролцооны хувьд бас давхар хүүхдээ хичээлээс гадуур сургалтанд хамруулах. За хичээлийг хийхэд туслалгүй үсэн тухайн суралцсан амжилтад нөлөөж болох тоолсон асуудлуудыг бас энэ даам хүчин зүйл болж оруулсан. За энэ дээр болохоор хичээлээс гадуур сургалтанд хамруулдаг гэсэн эцэг эхчүүдийн хувьд 31% буюу өндөр хавтад харуулсан байсан. За хүүхдийн хичээл сургалтын даалгавар хийх тусалдаг гэдэг нь бас энд авсан. Одоо энэ хоёр асуулт яг хоорондоо шууд хамааралтай буюу өндөр хамааралтай хоёр асуулт байсан учраас эрхцүүлээд хамгийн нийтлэг өндөр гарсан гэдэг нь тавьсан. За суралцсан амжилт эцгийн боловсролын түвшин оролцооны хамаарлыг бас харуулсан. За тэгэхээр энэ ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг үе сургуулиас эцэгхийн дунд гэсэн асуултанд хамгийн өндөр хувь буюу 70% эцэгхийн хурал гэдэг үйл ажиллагааг сонгосон байна. За үйл ажиллагаанд идэвхтэй оролцсноор одоо хүүхэд тэр хөгжих боломжтой вэ? Энэ оролцоо талаас нь асуусан байгаа. За мэдээж идэвхтэй оролцохоор одоо өндөр өссөн. Сайн хөгжнө гэдэг нь хамгийн өндөр хувийг харуулсан байсан. За энэ одоо дан үнэлгээний гүнтэй харьцуулсан штамп гэсэн байна. За уучлаарай цаг болсон байна. За тэр шалтгаануудаа ингээд за коридор хамаарлын хамгийн өндөр шууд хэлээ. За энэ хамт за нийт судалгаанд болохоор давхарсан доогоор 313 одоо эцэгхийн боловсролын мэдээллийн өгөгдөл за нийтдээ 106 хүүхдийн сургалтын үнэлгээний дүнд дүгнэлт харьцуулт хийж за хоорондоо хэр хамааралтай байгааг гаргасан байгаа. За суралцагчдын суралцсан амжилтад нийгэм сургууль орчин эцэгхийн боловсрол оролцоо зэрэг хүчтэй нөлөөлдөг чухал хүчин зүйлүүд болсон судалгааны үр дүндээс харагдсан. За судалгааны ажлын зорилго нь эцэг эхийн боловсрол суралцагчдын сургалтын амжилтад нөлөөлж байгаа хэсгийг судлаад за энэ ямар нөлөөтэй байгааг илрүүлэх олгосон. За төрийн болон хувийн хэмжээ за мөн тухайн төсчлээс хамаарсан захын болон нийслэлийн төрийн бүсийн сургуулийн сурагчдын эцэг эхийн боловсролын түвшингээс хамаарах сургуулийн дүнд одоо хэрхэн нөлөөлж байгааг харьцуулж харахыг бодож зориод энэ хамаарал нь хоорондоо шууд хамааралтай байгааг сонирхолтой ихтэй хэлсэн. Тэрмээ авчтай баярлалаа.